달리다가 인생 달리다가 떨어진 달리다콤. 12년 동안 멋지게 인생을 달려봤는데 넘어져 버리니까 못 일어났다 이 말이지. 누가 일으켜서 Та унсан хүнийг хэн босгож өгч чадах вэ? Есүс Христ л бидний аврагч, босгон байгуулагч юм. 창세기 3장 15절 Эхлэл намын 3:15 소망의 근원 되신 бидний найдварын үндэс болсон Христ бурхан охин минь гэдэг түүний дуу хоолой сонсогдох юм бол өгсөн хүнч босхоолно. Өнөөдөр бидний сүнсэн дотор бос гэсэн тэрхүү дуу хоолой сонсогдохыг өрөөж байна. Есүсийн гарын шавнар болон синагогийн ахлагч Иар тэрхүү гайхамшигт талбарыг харсан байгаа. Би диаволын ажлыг устгах хаадын хаан хүний сүнсийг бүжиглүүлдэг. Тэрхүү бурхныг бидэнд мэдүүлсэн. Өнөөдрийн Библийн ишлэл Марк номын 5:42 дээр тэмдэглэн хэлэхдээ тэр охины гараас бариад үргэлж бурхан амьд оршин байдаг тул бидний гарыг гарнаас барьдаг тэр эзэн юм. Тэгээд бос гэдэг тэр үгийг өгдөг. Энэхүү сайн бурхан Иммануэлээр бидэндээ хамт байсаар байтал бид сүхрэн суугаад шантран цуцаар байх гэж юу. Хүний хүч чадлаар шийдвэрлэх боломжгүй зүйлсийг боломжтой болгодог Христ бурхан таны аврагч болоосай хэмээн өрөөж байна. Өнөөдөр Бурхны бодол санаа, Бурхны эрх мэдлийн дотор байгаа итгэл тань үнэхээр дахин босож зогссон тэрхүү өрөөлтэй өдөр байгаасай хэмээн хүсэж байна. Энэ өдөр айж бүү гагцхүү итэг гэдэг үгийг хүлээн авахтун. Синагогийн ахлагч Яарын дотор Яарт байгаа хүн чанараар боломжгүй. Хүний хүн чанарын дотор улмаас хүн үргэлж айдас эсвэл өөрийгөө буруутгах сэтгэлэл дүүрэн байдаг. Тиймээс хүний дотор байгаа тэрхүү мэс чанар, хүн чанар гэдэг тэр бодол сүнсний минь гүн гүнзэнлөө орсоор байгаад бид итгэдэг хүн болон өөрчлөгдөх боломжгүйгээр бидний хүний харсан тохируулах эсвэл ямар нэгэн дүрм журам эсвэл би өөрөө ямар нэгэн зүйлсийн талаарх тогтсон дүгнэлтээ гаргаад тэрэндээ баригдаж хүн өөрийнхөө хүчийг л ажилуулахыг хүсдэг байгаа. Хүний тэр мэс чанар гэдэг зүйл хүнийг үргэлж шантралд оруулдаг байгаа. Итгэлийн түүх ажиллах биш. Үл итгэл ажиллахад хүрдэг. Үл итгэлийн ажлыг бий болгодог учраас үл итгэлээр хүн шийдвэр гаргадаг учраас өөрийнхөө амьдралд Есүс Христ амьд байна гэдэг үгдгийг баттайгаар хэлж чадхаа болдог.
Тэг Христэд итэг гэдэг байгаа шүү дээ. Итэг. 네가 믿으면 양심을 떠나 네가 믿으면 하나님은 역사하신다. Үнэхээр чи итгэх юм бол энэ дэлхийн тэр хүнлэг чанар дотроо хүлэгдэхгүй байх үед Бурхан ажлаа хийх болно. 양심 속에 갇힌 자가 되어 굉장히 절규 속에 탄식 속에 슬픔 속에 잠겨 있다가 내가 구원부터 받아야 되겠다라는 절대 믿음이 온 것입니다. За мөс чанар дотроо хүлэгдэж байгаад үнэхээр сайн хүн шиг амьдрах гэж хичээд түтгээд байгаа түүн дотроо зовсныхаа эцэст аврал авъя гэдэг шийдвэр гаргасан хүн бий. Тиймээс Марк номын 체면 자신의 양심을 다 내려놓고 дээрээс харах юм бол тэг өөрийнхөө одоо бардамнах сэтгэл, мөн чанар, хүн чанар, мэс чанараа бүгдийг нь буулгаж тавиад Есүсийн өмнө өвдөг сүгдсөн гэж байгаа. Пастор хүн, ахлагч хүн, үйлчлэгч хүн, илгээлтэй эзэн хэрвээ ийм байдалтай болох юм бол Бурхны ажил тэр газар эхлэх бол Марк намын 5:22 дээр синагогийн ахлагчдын дундах нэг хүн яар гэж гарч байгаа. 자신의 어떤 체면 따위 주위의 환경 분위기 이런 거 보지 않습니다. Тэг итгэл байгаа хүн тэг ингээд би өөрийн нэр хүнд эсвэл орчин тойрон, иргэн тойрны хүмүүс тэр зүйлсэд огтхонч хүлэгддэггүй байгаа. 이게 필요 없습니다. Тэг мэс чанар дараараа шаналх үл итгэл бидэнд хэрэггүй. 반드시 역사하신 자가 돼 있기 때문에 Бурхан итгэлийн хүмүүсээр дамжуулан ажиллах болно гэж хэлсэн учраас түүний амлалтын үгрэндэл итгэх тун. 오늘 3부 때 Өнөөдөр 3 дугаар мөргөл дээр 계시록까지 Эхлэл намаас Эхлэл нам хүртэл итгэлийн түнх хэрхэн өрнөж байсан бэ гэдгийг би та бүхэндээ хуваалцах гэж байна. Библийн ярьдаг итгэл болон чуулганы түүхийн итгэл юу юм бэ гэдгийг бид үнэхээр олж харж чадах юм бол асар олон шин зүйлс бий болох болно. Энэ дэлхийн бүхий л түүх итгэдэг, Бурханд итгэдэг хүнээр дамжуулан хөдөлсөөр ирсэн. Мэс чанартай баригддаг нэгэн юу ч хийж үл чадна. Тэг ганц өөрийгөө ч ялгах чадваргүй. Бурханаас холдсон байгаа мэс чанар нь үл итгэлээс өөр үгүй. Тэг мэс чанараар амьдралгүй. Бурхан надад өгсөн байгаа амлалтын үгээр амлалтын үгэнд итгэн тэрхүү үгээр амьдрах тун. Хүний дотроос байнга ажилдаг зүйл бол тэг мэс чанарын хэмжүүр хийгээд өөрийгөө буруутгах, үйл олон явцад өөрийгөө буруутгах үзэл санаа байгаад түүнээсээ болоод итгэлийн үйлдэлийг бий болгож чадахгүй илүү хүнд байдал орсоор байдаг. Итгэл юу вэ гэвэл бүгд биелсэн гэдэг үг. Мэс чанар нь бол арай л болоогүй байна гэсэн үг юм. Төрөлхийн гэм нүглийн мэс чанар нь бидэнд гуниг гутралыг л үлдээдэг. Тэг бидний биеийн дотор байгаа тэр хүмүүс чанар нь тэг намайг дарлан дарамтласаар байдаг. Тэг мэс чанарынхаа хэмжүүрээр амьдрах гэж оролдолгүйгээр энэ өдрөөс эхлэн итгэлээр бүх асуудлыг Бурхан дуусгасан гэсэн тул би зөвхөнд итгэх болно гэдэг замыг сонгоосаа хэмээн өрөөж байна. Тиймээс хүчтэй залбирал нь гайхамшигыг бий болгодог. Өнөөдөр
Синагогийн ахлагч Яарын итгэл ямар байсан бэ? Юу байсан бэ? Үнэхээр хүсэмжилсэн залбирал. Тэ цусан сулга өвчтэй эмэгтэйн итгэл нь ямар итгэл байсан бэ? Тэ зөвхөн хувцсанд л хүрэхэд би итгэх болно гэсэн үнэхээр тэр хүчтэй итгэл. Тиймээс Марк номын 5:23 дээр хэлэхдээ тэ үнэхээр хүсэмжлэн гуйж миний бяцхан охин өөхөх гэж байгаа тул та ирээд миний охины дээр гараа тавьж тэгвэл тэр эдгэж амьд үлднэ гэсэн байна. Ихэд хүсэмжлэн гуйваа гэж. Өгсөн хүн амьдрах юм бол дахиад өгнө. Харин өгөхийнхаа өмнө авралыг хүлээж аввал хүн тухайн махан биеэрээ амьдрах зогсолгүйгээр мөнхөд амьдрах болно. Бидний эзэн Есүс Иохан номын 11:25-26 дээр хэлэхдээ би бол амьлалт ба ам мөн. Тэ ам ба амьлалт мөн. Экоэм. Би бол зам үнэн ам. Тиймээс туйлын бурханд итгэгч нэгэн өгсөн ч амьдран амьдрахтаач мөнхөд өгөхгүй. Итгэгч нэгэн мөнхөд өгөхгүй. Аврал бол итгэх явдал. Бид итгэхгүй байгаа аврал нь зөвхөн мэс чанарынхаа хувь хэмжүүрээр л амьдрах төдий хийгээд тийм учраас Есүс итгэх юм бол өгөхгүй. Харин түр нойрсож байгаад Бурхны мөнхийн хаанчлалын алдрын дотор орох болно гэж Библиэр дамжуулан бидэнд хэлсэн. Марк 5:39 дээр хэлэхдээ за юу гэсэн бэ гэвэл Марк 5:39 тэр үхсэн юм биш харин амьд байна гэж. Тиймээс Христэд итгэдэг хүмүүс үхдэггүй. Зүгээр унтдаг. За энэ үнийг Есүс хамгийн ойрын 1-р зэрэглийн шав нартаа мэдүүлсэн байна. Унтаж байгаа, нойрсож байгаа нэгний дотор Христийн дуу хоолой орж Христийн мотор хүрэх үед тэрээр нойрноосоо сэрж амьлах болно. Тиймээс бид Христийн дотор авралыг хүлээж авч итгэлийг олох юм бол бид өөхөх биш харин түр нойрсдгоо гэдэг Библи бол Христ итгэл хүмүүсийн талаар тийхүү хэлдэг. Тиймээс Есүсийн хамгийн ойрын дагалдагч болох Петр түүний дараагаар өөр нэг эмэгтэй өөхөх үед яг адилхан үйлдэлийг хийсэн байгаа. Есүс өгсөн хүний гарнаас хөтлөн мөнхийн хаанчлал руугаа дагуулan орох болно. Иохан номын 14:6-д бид итгэх юм бол үнэхээр амьдралын бүх асуудал шийдвэрлэгдэх болно. Есүс хэлэхдээ би бол зам үнэн ам. Надаар дамжилгүйгээр хинч эцэгт хүрэхгүй, хинч эцгийн хаанчлалд орохгүй гэсэн. Тиймээс нойрсож байгаа нэгний гараас бариад нойрсож байгаа нэг нь Бурхны дуу хоолой сонсогддог. Бос. Тэр Бурхан бол
тунхаглагч бурхан, үг гэрнээ махан бий болсон бурхан өөрийнхөө айлсан үгийн дагуу заавал биелүүлдэг тэр бурханд бид итгэдэг. Иохан намын 3-ын 16-17 дээрс харвал бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн тул үүнд итгэгч хүн хизээч мөхөхгүй харин мөнх амийг хүлээн авахын амьтаа болох болно. 17 дугаар шүлгийг харвал учир нь бурхан ертөнцийг яллахын тулд биш харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар хүүгээ ертөнцид илгээсэн билээ. Иохан 3:17. Бурханы өгсөн байгаа авралыг алдалгүйгээр тэрхүү авралд итгэдэг нэгнээр амьдрах тун. Тэгээ бүгд шийдвэрлэгдэх болно. Би одоо бүхий л асуудал минь шийдвэрлэгдсэн. Би галын дотор ороод шатаж өгөх байсан ч аль хэдийн бурхан бүхий л асуудлыг минь шийдвэрлсэн. Би арслангийн тооронд хаягдаж тасчуулан өөхөх байсан ч би аль хэдийн мөнхийн амийг хүлээж авсан аврагдсан нэгэн юм. Бурхан намайг арслангийн амнаас аврахгүй байсан ч би авралыг хүлээж авсан хүн учраас би зүгээр. Тэгээ хоёрын хооронд тийм хэв маяг дагдаг тийм итгэл биш. Үнэхээр жинхнээсээ бурханд итгэсэй гэж хүсэж байна. Тэгээ хүний мэс чанар нь хүнийг махан биений дагуу амьдруулахаар хүсэмжилдэг. Харин итгэл бол хүнийг сүнсээрээ амьдрахыг ятгадаг. Энэ өдөр махан биеийн бодол санаа бол үхэл бурханы дайсан тул сүнс бол сүнс нь мөнхийн амьтаа байлгадаг. Ором намын 8:6 сүнсний бодол санаа бол амь болон амар тайван юм а гэсэнний улмаас тэгээ миний амьдралд ямар ажил болсон байсан ч би байнгын амар амгаланга хадгалах нь зүйтэй. Магадгүй би гүйж яваад бүдэрч унсан ч зүгээр тайван босоод дахин гүйхэд болно. Тэгээ би үнэхээр бүдэрч унаад газарт шургасан ч бурхан намайг татан босгодог. Унтсан байгаа, үгсэн байгаа намайг нойрноос сэргэдэг нэгэн бол бурхан. Би өвчлөөд нойрондоо автсан байсан ч би бурханы дуу хоолойг сонсоод босох юм бол бүх зүйл шийдвэрлэгдэх болно. Мөн бидний идэх юм игч өгөө гэж охинд хэлсэн байгаа Есүс бос охин минь гэж хэлээд идэх юм өгөө гэсэн. Бидний үнэхээр өдөр тутмын хоол хүнс Есүс Христийн дотор шийдвэрлэгдсэн гэдэг тэр итгэл танд байгаасаа хэмээн хүсэж байна. Айн чичрэлгүйгээр мэс чанарынхаа хүсэмжийн дагуу амьдралгүй зөвхөн гагцхүү бурханд итгэх тун. Мөн үү? Тэ амьдрах дахин босох түүхийг бид харж байна. Талита кум. Эхлэл 3:15 амлагдсан байгаа Есүс Христ Гэтсемэний цэцэрлэгт Голготын толгойрол дээр бурхан өөрийн цур ганц хүү Есүс Христийг загалмай дээр цовдлон өхүүлсэн. Толгоон орооноос хөлийн уул хүртэл тусалж цус үлдэлгүйгээр Христийн цус бүгд урссан. Гэтсемен гэдэг Голгота гэдэг тэр нэр бол
тэр цэцэрлэг голоо тэр газар нутаг болохоор тос ингэж шахаж гаргадаг байсан газар байгаа. Тэгээд тос шахдаг ийм төхөөрөмжүүд тэнд байсан. Тэр газарт Есүс Христ өөрийнхөө бүхий л цусыг юулэн урсгасан байгаа. Юуны төлөө юм бэ? Таныг намайг аврахын тулд, амьтаа байлгахын тулд. Тиймээс Бурхан та бүхнийг Бурханы хүүхэд хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс өөрийнхөө бие эсвэл махан биеэ бодол санаан дотроос гардаг үгсийг амаараа гаргалгүй. Харин зөвхөн Есүс Христийн нэрийг тунхаглагтун. Бурхан бол сүнс. Бурханы үгний тэр нөлөөлөл нь бид нөлөөллөөр дамжуулан бидний бүхий л өвчлөлүүд эдгэрлийг хүлээн авах болно. Тиймээс бүхий л асуудлыг дуусгасан тэрхүү Бурхан Матай номын 28:18 20 дээр хэлэхдээ харагтун энэ үеийн төгсөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно хэмээн айлцсан. Юуг тэдэнд хүмүүс захихыг заа гэсэн бэ? Үгийн дагуу ирээд, үгийн дагуу үхээд, үгийн дагуу үхлээс амьлаад ариун сүнсийг бидэнд үлдээгээд мөнхийн хаанчлалын Бурханы хүүхэд болсон учраас бид бүгдээрээ дагалдагч болцгоё. Бүхий л харилцаануудыг амьдруулдаг нэгэн болготон. Бид итгэлийн үгсийг хэрэгэлдэг нэгэн болвол сонсож байгаа нэгс нь амийг авдаг тийм хүн болно. Харин хүний дотроос гардаг мэс чанарын үгсүүд нь эргэлзээ, гомдол, хардалт тиймээс илүү гардаггүй байгаа. Бид шийдэгдсэн байгаа ирээдүг харах хэрэгтэй. Одоо биелэж байгаа Бурханы ажлыг ч мэдэхгүй. Тэр амьд Бурхан миний гараас бариад одоо бос гэж хэлж байгаа тэр Бурханыг мэдрэхгүй байгаа учраас. 그러니 육의 언어를 사용할 수밖에 없는 것이죠. 두려워 말고 믿기만 하십시오. 내 영혼 속에 두려움으로 원죄로 가문의 저주의 흐름으로 인생을 망각해가 만들어 확신 있게 언어를 사용하지 못하게 내 영혼을 장악하고 있는 모든 흑암 권세는 амьдралыг минь сүрүүлж айдас хийгээд өвчлөл хийгээд үр удмын хараалаар дамжуулан амьдралыг минь сүрүүлэхийг хүсдэг байгаа хором төрөлхийн гим нүгэл хийгээд мэс чанарын үгийг хэрэглэлгүйгээр Есүс Христийн дотроос босохтун сэрэгтэн зөвхөн итэг. Энэ дэлхийн хүмүүсийн хэлдэг ганц үг нь юу вэ гэвэл Марк номын 5:35. Үхчихсэн шүү дээ. Одоо бэл. Ийм болохгүй. Захиж цаашид хүнийг битгий зовоо. Есүсийг битгий зовоо. Аль хэдийн үхчихсэн одоо зүгээр бууж өг. Энд мэс чанарынхаа дагуу ингэж ярьж байгаа. Хүн
Уг нь бол ингээ гаднаас нарахад маш тийм соёлтой боловсон хүн байгаа штэ. Юунд хүн туугуудаад байгаа юм бэ? Аль хэдийн үхсэн штэ. Тэг үхчихсэн байхад үхснийг нь хүлээн зөвшөөр гэж байгаа нь юу буруу үг юм уу? Хүний махан бие бидний дотроос ийхүү ярьсаар байдаг. Тэгээд нөгөө нэг Есүс үгүй энэ үхээгүй байна, унтаж байна гингод дуу шоолоод бас шоолоод инээж байгаа. Есүс үхсэн охиныг хараад энэ үхээгүй унтаж байна гингод зэрэг дотроо их галзуурч солиотой гэ мэс чанар нь тэдний мэс чанар шимпу бардамны үхсэн юмыг нь яаж хүнийг нь яаж амьдруулах гэдэг юм. Энэ Есүс ч юм бүр харин юу лээ. Лойрч юм заллин хийдэг юм биш үү? Хүний бодол нэг иймэрхүү л байдаг. Мэс чанар. Хүний мэс чанар гэдэг үг. Тэг мэс чанарынхаа дагуу хүнд битгий төвөг удаа гэж байгаа. Эхлээд 3:15 амлагдсан байгаа бурхан бидний авралын бурхан. Бидний итгэдэг Есүс Христ бурхан. Марк 5:36 дээр хэлэхдээ гэвч Есүс үүнийг сонсоод синагогийн ахлагчид бүү гагцгүй итэг гэж хэлв. Зүгээр хоосон дэми үе олон яриа тайлбар битгий сонс. Зүгээр л итэг. Би үнэхээр ингэж итгэх замыг сонгох нь өөр бусад юу ч сонгосноос хамаагүй амар гэдгийг мэдсэн. Тэг хүний дотор миний дотор мэс чанар маань ажилдаг үндэс нь юу вэ гэвэл бурханд биш те эмнэлэгт найдаал, түшиглээл, эмэнд түшиглээл, өөр тусалж эргэн тойрны хүмүүс түшиглээд тэгээ нэг миний хувьд ч гэсэндээ одоо ийм ясан сайн, юунд сайн гэсэн байгаа YouTube сувгуудыг бүгднийг ингээд subscribe дараацсан. Тэгээ 2 дахь өдөр эмнэлэг очоод ингээ тариулсан чи ингээ бүр босож чаддаггүй. Тэгээ эмнэлгийн орон дээр би бүр ингээ тэрийгэ хэвтэж өгчихсөн. Тэгсэн чинь энэ 7 хоногийн би номлын сэдэв юу байсан бэ гэж талита гүм шүү дээ. Талита гүм бүү гагцгүй итэг. Гагцгүй Есүс Христэд итэг гэсэн номлолыг бэлдэж байгаа үйл явц. Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Диавола зайл, ариун сүнсний дүүргэл, дэлхийн илгээл. Энэ 7 секундын гайхамшиг үнэхээр мэдэрсэн байгаа. Тэгээд 7 секунд амьсгаа гагаа аваад 7 секунд ингээд удаанаар гаргангаа итгэлээ тунхаглаад тэгээ 2 цагийн дараа би боссон байгаа. Тэг үнэхээр сэтгэл бүр юм ивэл мэдрэгдээд нулимс минь урсаж байсан байгаа. Тэг та нарыг харж чадахгүй ч юм болоо гэж утсан. Тэг ямар ч тач өнөөдөр хараа сууж байна. Олон сөрөг өгсүүдийг сонсох юм бол би илүү хүчрэг болдог юм байна гэдгийг мэдсэн байгаа. Яагаад гэвэл би Есүс Христийг хүлээж авсан учраас тэрхүү Есүс Христийн хүчээр өөрчлөх боломжтой гэдгийг ухаамсарласан байгаа. Огтын боломжгүй зүйлийг асар боломжтой болгодог нэгэн бол эзэн Христ амьд оршигч Бурхны хүү. Энэ хүү
нэгэн миний амьдралын бүхэл асуудлыг шийдвэрлсэн учраас энэ бүхэн боломжтой. Тэг бүх асуудлын шийдвэрлэгч Есүс Христ бол бүү зөвхөн итэг, гагцхүү итэг. Тэг надаас өөр бурхан байхгүй гэж Есүс Христ хэлсэн. Би бол өөрөө оршигч, би байдаг чиний бурхан мөн үү? Амен. Тэрхүү хүчийг тэг хүч чадалд итгэсэн өдөр байгаасаа хэмээн өрөөж байна. Та бүхэн төрөлхийн гэм нүгэл дотор бас бидний дотор байдаг тэрхүү хүний мэс чанар гэдэг зүйл нь байнгын итгэлдээ эргэлзэхэд итгэлийн зөрчил гаргахад хүргэдэг байгаа. Тиймээс миний дотор байдаг тасралтгүй үргэлжилдэг тэр айдас ирэх үед тэр айдсаар дийн дагуу шийдвэрлэх нь тэг хүн түшиглэх арга ухаан түшиглэхээс өөр илүү зүйл үгүй. Өөр илүү гарах юмгүй. Хүний мэс чанар нь тэг хүнийг амьдрах хэрээр нь ийм өөрийгөө буруутгах үзэл санаан дотор хүлээд шашинлаг байдалдаа хүлэгдэн ямар нэгэн сайн зүйлс хийх ёстой гэсэн л тэр бодолтоор амьдрахад хүргэдэг төрөлхийн гэм нүглийн асуудлыг шийдвэрлэгч Есүс Христ бидэнд байхгүй бол хүний амьдрал тэр чигээрээ гэм нүгэл байх болно. Тэр байгальд очиж амьдардаг хүмүүсийн төрөлхийн хүмүүсийн байдал нь болохоор хүн чанар гэдэг зүйл. Тэрхүү хүмүүс чанар, хүн чанар гэдэг зүйл нь тухайн хүний өөрхийн ч асуудлыг шийдвэрлэх боломжгүй, амьдарч байгаа нийгмийнх нь асуудлыг шийдвэрлэх боломжгүй, гэр бүлийнхээ асуудлыг шийдвэрлэх өөрчлөх боломжгүй байдаг байгаа. Адам гэм нүгэл үйлснээр энэ дэлхийн хүмүүр энэ дотор гэм нүглийн DNA орсон байгаа. Бид өнөөдөр хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. За Япон зохиолчийн бичсэн байгаа Пин хоосон цэг гэдэг нэг номыг уншсан уу гинэ. Тэр номон дээр нэг хүн нэг өдөр амьдарч байгаад эцэг их нь өөрийг нь төрүүлсэн эцэг их нь хүн алсан алуурчин байсан гэдгийг мэдэхгүй амьдарч байгаад аав нь нэг хүн алсан гэдгийг мэдснээсээ хойш тэгээд бүр үнэхээр бүр ийм буруутгах сэтгэл өөрийгөө буруутгах сэтгэлээр хүлэгдээд тэгээд тэр хүн ингээд өөрөө хүн алаагүй гэдгээ мэдээд байгаа ч гэсэндээ аав маань хүн алсандаа гэдэг тэр мэдрэмжээсээ болоод бүр ингээд сүн сэтгэл нь эрүүл байж чадахгүй. Би байдалтай. Тэг бусад хүмүүс хэлж байгаа шүү дээ. Аав чинь хүн алсан гэсэн чи алаагүй шүү дээ. гэж хэлсэн ч гэсэн би чинь хүн алсан эцэг эхийн хүүхэд шүү дээ гэдэг тэр мэдрэмж нь өөрийг нь бүр зовоож эхэлсэн байгаа тухай ярьдаг. Яг үннийг хэлэхэд бид бүгдээрээ нэг ч хүн үлдэлгүйгээр бүгд гэм нүгэлтэй. Тиймээс та бүхэн давтагдмал тэр үл итгэл хийгээд гэм нүглийн мөн чанарыг хүн өөрийнхөө хүчээр ялах боломжгүй. Зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан хүн амьдрах боломжтой байдаг. Та бүхэн мөн чанарынхаа дагуу ярьдаг үгийг хэрэглэлгүйгээр Ром 1:16 дахь үгийг хэрэглэхтэн.
сайн мэдээ бол ичгүүрт би сайн мэдээнээс ичихгүй. Учир нь сайн мэдээ нь бүх хүнийг юуны төрөнд бүх хүндэд болон надад авралыг өгч Бурхны хүч чадал юм. Би сайн мэдээнээс ичихгүй. Бурхны хүч чадал ямар нөхцөлд ч миний дотор оршин байдаг тул би зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр амьдардаг. 17 зөвхөн итгэлээр амьдардаг. Бурхны төлөөг дагаад бүхий л зөвхт байдлууд үргэлжлүүлэн илрэн гарсаар байх болно. Тиймээс бид мөнхийн цагийн дотор байгаа тул итгэлээс итгэлд хүрэх Бурхны хүч чадал бидний дотор байгаа учраас би өнөөдөр ч маргааш ч нөгөөдөр ч Есүс бол Христ гэдэг тэрхүү нэрийг дуудах чадалтай байдаг. Энэ газар дээр жинхэнэ зөвхт хүн гэж хэмбэ? Итгэдэг хүн юм, итгэлийн хүн. Миний аврагч, миний Бурхан, миний Христ. Миний амьдралын бүхий л асуудлыг шийдвэрлсэн гэдэгт би итгэдэг. Бурхны үгийг дамжуулахыг сайн мэдээ гэж хэлдэг. Бид үргэлж болж бүтэхгүй үгийг л хэрэглэсээр байгаа бол тэр хүн өгсөн ч сайн мэдээний хүн байж чадахгүй. Бидний ядаа амьдралд ямар нэгэн зүйл болохгүй байгаадаа биш, харин бид өөртөө итгэхгүй байгаа учраас ямар ч Бурхны ажил бий болохгүй байгаа. Синагогийн газрын ахлагч Иар итгэлийг сонгосон учраас Есүсийн өмнө ирж түүнд итгэлээ үтсэн учраас тэрээр Есүсийн мотор охиных нь гар дээр тавигдах, охин нь үхлээс амьлах тэр түүхийг харсан юм. Үнэхээр хүсэмжилсэн хүчтэй итгэл таны дотор сэргэгдээсэ хэмээн өрөөж байна. Сатаны уруу таталт бол тэрхүү гэм нүглийн дотор орсон байхыг хэлнэ. Хүн нөгөө нэг уруу татагдах мөчтөө шууд итгэлийн бус үг хэлдэг. Тэгээ хэлснийхаа дараагаар энийг дэмийл хэлжтэй гэж ярьдаг. Тиймээс уруу таталт ирэх үед амаасаа тийм үг гаргалгүйгээр Есүс Христийн нэрээр Сатаны толгойг гიშгэгтэн. Бид юу ч амьтай болгох Бурхны түүхийн дотор орох болно. Энэ дэлхийн олон чуулганууд Сатаны уруу таталтын улмаас ингээд ийм давтагдсан гим нүгэл, давтагдсан гимшил дотроо л амьдарч байгаа. Фарисеучуудын чуулган ихэнх чуулган харин итгэлийн чуулган бол ямар ч нөхцөлийн дотор гараа тавиад бос гэж хэлдэг. Ямар нөхцөл байдлын дунд ч шинэ хүч зорилт, шинэ эхлэл
бий болгодог. Бид үргэлж харамсал, гэмшил, нэлийн амьдрал дээр давтагдаж байна гэвэл би аль хэдийн гэм нүгэл дотроо байна гэсэн үг юм. Ром 6-гийн 6-ыг харцгаая. Бидний хуучин хүн Есүстэй хамт загалмайд цовдлогдсон гэдэг нь гэм нүглийн минь бие үхэж бид дахин гэм нүгэлд боочлогдохгүй болсон гэдгийг бид мэддэг гэсэн байна. Тэ харамсал хийгээд давтагдсан гэм нүглийнхаа дотор амьдрахгүй байхаар аль хэдийн гэм нүглийг тасалсан гэсэн үг юм. Тиймээс тэ сатаны бололгүйгээр харин хаана нь болохтун. Тиймээс могооны толгой гიშгэгч нь сайн мэдээний хүч чадлын улмаас Бурхны хүүхдийнхээ хувьд хаанчлан захирдаг юм. Бид үүнийг хийхгүй бол давтагдмал гэм нүгэл дотор байгаа нэг нь тэг үргэлж өөртөө итгэлгүй үгсийг л хэрэгэлдэг. Зүгээр л ийм сул дорой боломжгүй гэсэн орчныхоо шалтгаыг тоочж өөрийгөө гаргаж байгаа байдал шийдвэрийг зөвтгөх үгсийг хэрэгэлдэг. Тэгээ бидний үс чанарын бидний төрөөс үргэлж өгч хэлтэйгвэл чи угаасаа чадахгүй, би гисүү болохгүй штэ. Би угаас чадахгүй юм байна. Тэгээ алдаагаал давтдаг. Итгэл найдваргүй нэгэн. Тэгээ эрэгтэй хүнтэй уулзахгүй гэж бүр ингээл ярьчаал гэлтгсээр нэг сүүсний дээр дахиад уулзаал явж байдаг. Тим нэг бурхан цаашаа хүлээж авахгүй. Өөрийнхөө бүх хийсэн байгаа алдааг өөр байдлаар гомдолж ингэж очих гэж оролддог. Тийм бодол санаа бидний дотроос ориглон гарах үед бид талита кум хэмээн хэлэхдээ би бүдэрч унсан ч зүгээр, өвсөн ч зүгээр тэр бурхан миний гараас барин намайг бос хэмээн тушаасан юм. 인간의 희망과 믿음은 오직 창세기 3장 15절로 출발이 되어져야 Хүний итгэл найдвар нь үнэхээр сайн мэдээнээс л эхлэж байж аврагч ирдэг, итгэл ширдэг, Бурхны дуу хоолой сонсогддог. Эхлэл 3-ын 15 дахь итгэл дээр тулгуурлан байгуулагдсан чуулганыг өвлийн орны хаалга дийлэхгүй гэж Матай номын 16-гийн 17-аар хэлдэг байгаа. Тэрхүү итгэлийн үхэн дээр суйрлуулагдаагүй чуулганууд нь Иремья эсвэл хуулийн дагуух чуулган, сайн үйлчлэл төвлөрдөг чуулган нэг юм янз бүрийн ийм олон хэлбэрээр бий болдог байгаа. Харин зөвхөн сайн мэдээ дээр тулгуурлан байгуулагдсан чуулганаас Бурхан асууж байна. Намайг дагаад ир. Гэдэг үгийг сонсоод түн дуулууртаа дагсан байгаа та
нар тэг намайг даг гэж хэлсэн тэр эзэн хэн бэ та нарын хувьд? Матай 16-гийн 13-аас 20 дугаар эшлэлээр 16 дугаар эшлэлээр бичсэн байгаа үг. Петр босож ирээд эзэн та бол Христ мөн? Тиймээс Есүс хэн дуртайгийн дагалдагч болгон дууддаггүй. Эхлэл 3:15-ыг хүлээж байгаа дагалдагчийг л Есүс хүлээн зөвшөөрдөг дагалдагч л Есүс хайдаг. Энэ дэлхийд ирнэ гэж амласан байгаа Месиа Христ бол та мөн. Энэ бол чуулган. За одоо тэгж хэлж байгаа нэг нь Петр итгэлээ өчгөл Есүс хариулахдаа Бариана Симона тэ нэрээ тодорхой байлга. Чи бол ерөөлийн үндэс. Бид тайм эхлэл 3:15-ыг хүлээж авч байж ерөөлийн суваг болно. Үүнийг чамд мэдүүлсэн нь Тэнгэрийн хаалгыг нээгээд бүтээгч бурхан чиний зүрхэнд мэдүүлсэн. Тиймээс чи тийхүү үгч хэлсэн. Эхлэл 3:15 виг мэдэн тухайлдаг нэгэн. Тэгээ 18 дугаар эшлэлээр гарч байгаачлан миний чуулганыг байгуулах болно гэсэн. Чи одоо ганхадаг зэгс биш харин хаддан суурь. Үхсдийн орны хаалга түүнийг дийлэхгүй. Би чамд Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Цаг хугацаа уран зайнаас хол давуу Бурхны ажлыг харах болно. Бурхны хаан суудлаас урсах Бурхны ирүүлийг хүлээж авна. Есүс Христ гэдэг нэрийг чи мэдсэн учраас тэрхүү Есүс Христийн нэрээр гуйх залбирах болгонд тэр Есүс Христийн нэрээр үйлдэх бүрд тэр бүхэн тань биелэлээ олох болно. Есүс Христийн нэрээр залбирах юм бол хэнийг хүлэн тэр нь хүлэгдэж өгөх болно. Энэ бол чуулганы эрх мэдэл. Тэгээ чуулганыг үнэхээр давхарсан харалгүйгээр чуулгандаа суйрлах тун. Тэгээ би өөр чуулганыг мэдэхгүй байгаа ч манай чуулганы хувьд сайн мэдээний түүх байгаа чуулган. Тэгээ хүн нөгөө хамт амьдарч байгаа хүнтэй тодорхой ярьдаг шүү дээ. За би 9 одоо эхнэрээсээ чиний хувьд Есүсийн хайр чуулган үнэхээр нэгрээ чуулган мөн үү гэхний манай эхнэр амен гэсэн. Тэгээ би жинхнээсээ хэллээ гэсэн чи ийм чуулган өөр хаана байгаа юм бэ гэсэн. Би та нарын зүйлсийг булааж аваад газар бариад байшин бариад тэг ингээ өөртөө ортон босгоод тийм юм хийсэн гэж юу? Та бүхэн энэ газрын дээрх үлдгэсэд болж энэ дэлхийн захирагч, энэ дэлхийн цагаачлагч болсон шүү дээ. Бурхан та нарт үнэхээр асар одоо мундаг ажлыг өгсөн.
Христийн дотор харуулын цэрэг болсон. Тэг Христийн дотор харуулын үүргийг хүлээж авсан хийгээд Есүс Христийн нууцыг хүлээж авсан нэгэн тул энэ амьдралынхаа туршид Есүс Христийн гайхамшигт хүч чадал таны амьдрал дотроос илрэн гарсаар байх болно. Та бүхэн одоо дэлхийн илгээлтийн эзэн болсон тул дэлхийг өөрчлөх нэгэн болсон. Цаашид өөрийгөө сайн хийж чадахгүй, муу хийсэн, би буруутай, би чадахгүй гэлгүйгээр Есүс Христийн нэрээр босоод алхахтун. Бурхны гэрээ бол амлалтын гэрээ бол Эхлэл намын 3:15 дамлагдсан Христ ирнэ гэдгээс өөр үг байхгүй юм. Тэрхүү амлалтын гэрээс барьсан уу? Харин үл тоосон уу? Гэдэг Библийн ерөнхий түүх бий. Бурхны амлалтын гэрээг хүлээж авсан нэгэн хэл хязгааргүй Бурхны ерөөлийн дотор орсон нэгэн юм. Альфа болон омега болсон Есүс Христэд итгэх итгэлээр би амьдрах болно. Тиймээс итгэлийн чин дагуу болог. Итгэлийн чин дагуу болог. Тэг Бурхны туйлын эрх мэдэлд итгэх тэр итгэл чинь чамайг авралаа. Эхлэл 3:15-ыг бидэнд амласан байгаа Бурхан тэрхүү үг болон үйлдэлээрээ дамжуулан бидэнд ийхүү харуулсан. Марк 5:38-ыг харцгаая. Өнөөдрийн Библийн ишлэл Марк номын 5:38. Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Тэг хамтдаа Есүс Христ өөрөө хамтдаа синагогийн ахлагчийн гэрт байсан гэж байна. За 19-р эшлэлдэр оронгуудаа тэр тэдэнд гэж байна. Та нар юунд уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй, харин унтаж байна. Тэг Бурхан үгийг айлдаж энэ үхээгүй, харин унтаж байна. Тэр хүний дотор байгаа тэр мөн чанар мөхчихсэн л гэнэ. Үхээгүй байна, яагаад тэгээд байгаа юм? Үхсэн хүнийг амьд гэдэг ах энэ одоо галзуу юм болов гэх хүмүүс хоорондоо ярьж байгаа. Хүмүүс Есүсийг үг айлдах үе түүний сонсоод хариу үйлж нэг ийм л байдаг. За тэгээ үхсэн харин Есүс юу гэж хэлж байгааг энэ хүүхэд үхээгүй, харин унтаж байна гэсэн. Учир нь Бурхан үхсэн нэгнийг ч амьдруулах тэр хүч чадалтай. Итгэлэл байвал босон зогсох болно. Тэг хүн өөрөө өөрийгөө байнга босгох хэрэгтэй. Христийн нэрээр босоод алах. Тэг өөрийгөө би чадахгүй, мэдэхгүй гэлгүйгээр Христийн нэрээр босоод алхах тун.
Бидний хувь тавилагч, баригч, мөр сүнс 오늘 지금 이 죽은 사람 아이들의 이 문제 속에서 얼마나 지금 혼란스러운 일들이 일어났어요. энэ дэлхий дээр ингээ хүмүүс ямар их тийм уймарсан эмх самраагүй байдалтай байна вэ? 이 사탄은 여러분 자신을 자꾸 혼란스럽게 만들어 자포자기하게 만들고 울게 만들고 자꾸 여러분에게 죄책감, 죄의식 이런 거에 시달리게 Энэ дэлхийн олон үйл явдлууд биднийг итгэлийн биш байдал дотор хүлээд тэгээ үргэлж ийм айдас санаа зовлт үл итгэл дотор барьдаг байгаа. За 39 дугаар эшлэл байгаа. Марк 5:39. Юунд та нар уймарч уйлалдана бэ? Зүгээр л хоосон дими юм ярангаа хоорондоо уйлаад байцгааж байгаа. 오늘날 고난을 뭐예요? 축복이라고 하고 죽은 자를 잔다고 하고 문제는 응답이라고 하는 여러분 김 목사가 미친 놈. Та магадгүй өнөөдөр үг сонсож байгаад өнөөдөр юу вэ? Асуудал өрөөл гинөө, өгсөн хүн нэг унтаж байна гинөө, тэрэнд итгээ ярьж байгаа энэ Ким пастор Ким галзуурсан юм уу гэж бодож байна уу? Coach asked if you can change this time, then you call me as the charlatan. 40절에 보면 나가는 40절. За 40 дугаар эшлэлийг харцгаая. Марк номын 5-ын 40 дугаар эшлэл дээр тэд давхуурхан цоглон инээгээд гэж гарч байгаа. Тэд түүнийг давхуурхан инээлдэв. Есүсийг өвчтөй махта энэ одоо гаж юм байх та гэд давхуурхан инээлдэв гэж байна. 모세의 지팡이로 내렸지. 반성이 되어서 Stop his step and saying that the spring goes out and there's a kind of nut. За хуучин гэрэн дээр Мосег ч гэсэн Бурхны үгийг дамжуулах үед хүмүүс үл итгэн доглон давхархаж байсан түүхүүд олон байгаа. Цөлд могоод хазуулаад хордоод өгч байсан хүмүүст Мосе хэлэхдээ та нар тэр хүрэл могоог би гатгсан байгаа хүрэл могоог харах юм бол эдгэх болно гэсэн чинь хүмүүс итгэхгүй байсан байгаа. За миний хувьд итгэхгүй байсан ч гараад харах л байх. Тэгэхээр хүний толгоо ингээд дээшээ ингэж хөдлөөд тэр могоог харах хүртэл хичнээн хэцүү байдаг гэж заримдаа. Тэгээ могоо хатгуулан хордоод өгч байхад нь тэр аймгийн удирдагч нь тэр хүрэл могоо хатгсан байгаа хүрэл могоог хар тгүүлээд могоод хатгуулсан хорч нэгдэрнэ гэж хэлээд байгаа шүү дээ. За үе олон хүмүүс чуглаан дээрээ ийм үгсийг сонсож байгаа ч тэрхүү үгийг сонсоод хэрэгжүүлдэг хүмүүс нь 0.1%-аас ч илүү гарахгүй байх. Тиймээс та бүхэнд миний хүссэн зүйл нь юу вэ гэвэл ядаж номлолынхаа сэдвийг чинь ч болтгой битгий орхио гэж. Тэгээ зарим хүмүүс залбирлынхаа дотор номлолынхаа сэдвийг ч оруулах тэгэлт байггүй залбирдаг. Нөгөө нэг хүлээж авсан үгээ өөрөө сайн зажил боловсруулад бусад хүмүүс тэжээлэг үг өгч чадахгүй байгаа хүмүүс хичнээн олон гэж итгээд итгэлийн үгийг хэрэглэх хэрэгтэй байтал мэс чанарын хэмжүүрийнхаа дагуу би биндээ ярьдаг.
Тиймээс Бурхны үгийн ариун байдлыг зөв тэр чигээр дамжуулж чадахгүйгээр өөрөө баг зүйлсэн байдалтайгаар ярьж байгаа юм чинь яаж юу өөрчлөгдөх юм бэ? Тиймээс өнөөдрөөс эхлэн айн санаа зовлгүйгээр зөвхөн түүнд итэг. Тэ Бурхны дуу хоолой унтаж байгаа надад миний чихэнд сонсогдох болно. 그리고 잠자면서 벌어놓은 것도 없는데 저 아이에게 먹을 것을 주라고 하나님이 또 사람을 Тэгээд лойрсоод унтаад дүглээс сэрсэн байгаа охинд идэх юм өгөө гэж Бурхан өөр хэн нэг тэр хүнд үйлчлүүлж байгаа. Итгэх юм бол бүхий л өрөөлүүд бүгд ирнэ. Тиймээс Бурхан биднийг үсэн байхад дахин эхлүүлэх боломжийг өгсөн билээ. Охин минь, би чамд хэлж байна. Босох тун. Талита кум. Бос бицэн охин минь, би чамд хэлж байна. Тэгээ эзний тэр ерөөлийн үг таны дотор байгаасаа гэж ерөөж байна. Эхлэл 3:15 амлагдсан байгаа Бурхан бол амьд оршин байж ажиллаа хийдэг Бурхан нэг юм. Үгсэн байгаа Бурханыг хайн дуудалгүйгээр амьд оршин хөдөлдөг Бурханыг мэдрэгтэн. Түүнийг бид мэдрэх үед бид түүний гарнаас барих үед Бурханы хүч чадал эхлэх болно. Миний нэг 2-3 байнга ингээ хавдаад ингээ өвдөөд янгнаад байдаг байсан байгаа. Тэгээ би үе олон эмнэлгүүдэд очиж үзсэн. Ингээ цус хандаг. Ингээд хорхон хүртэл тавиад үгсэн цусаа ингээд хануулахад болно гэж тэгжиж хийж үтсэн. Тэг хавдар нь багасаад байгаа юм шиг хэрнээ өвдөлт нь бүр ихсээд байсан байгаа. Тэгээ миний одоо нөө хийх дуртай зүйл бол нөгөө нэг гадуур яваад хүмүүстэй уулзаад амттай хоол идэх, гольф тоглох юм байна л та. Тэгээд нэг ингээд одоо гольфийнхаа цохиурыг ингээд зогсчих юм бол ингээд 3 өвдөд бүр толгой хүртэл ингээд янгинж янгинах хэмжээнд байсан байгаа. Тэгээ би тэр үед сэтгэлдээ Есүсээ миний ингээ хуруунд ганц ингээ гараа хүрхэж болох юм биш үү гэ. Тэгээд Есүсийн өмнөөс би ингээ өөрөө өөрхөө ингэж гарыг ингэж ингээ барьсан байгаа, ингээ массаж хийгээд. Би Есүс Христийн нэрээр би итгэж байна Бурхан минь гэд. Есүс Христ амьлалтын эзэн. Нэг одоо сэргэлт хамт бидрэл хамт байг гэд гаран
гараа ингэж массажлангаа залбирсан байгаа. Тэгээ би түүний дараагаар ингээд дахиад нэг гольф тоглохоор явсан байгаа. Тэгсэн чинь нөгөө хамт байсан хүмүүс пастора юу хуруундаа наал наагаагүй юм уу гэсэн чи би өөрөө ч мэдээгүй байсан байгаа. Би өөрөө наал наагаагүй юм биш нэрийг өвдөхөө болцсон байсан. Тэгээ би бурханыг одоо ингэж хүсэмжлэнгээ өөрийнхөө гаран дээр өөрийнхөө гарыг тавьсан төдий шүү дээ. Би өөрөө ч мэдэхгүй одоо тэр байдал дотор идэгцэн байсан байгаа. За түүний дараа Япон явсан. Тэгээ Япон очиод би үнэхээр идэгсэн болоо гэж гараа ингээд байнга ингэж шалгаж байсан байгаа. Шалгачих биш зүгээр итгэж байсан. За тэгээд онгоцон суугаад Японоос наашаа нисэх үед миний төрх мэс чанар надад юу гэж хэлсийг мэдхүү. За Япон яваасан болохоор одоо бурхныг хүч ажилласан юм шиг. Японд явах замдаа юм байна л те. Японы халуун оршаанууд чинь нэрээ итгэх чадaltaй штэ гэх тийм үйл итгэлийн бодол орж ирж байгаа бурханд. Уг нь идэгсэн гэж итгэж ирсэн хүн маань тийм одоо үйл итгэлийн бодол орж ирж байгаа. Өнөөдөр Библийн хэсэг дээр гарч байгаа хүмүүсийг харахтун. Тэгээд бид сайн мэдээний амлалтын гэрээ байхгүйгээр амьдрах юм бол тэгээд нэг л өдөр бидний амьдралд үхэл хочиж ирдэг хийгээд тэгээд тэрхүү уур амьсгалынхаа дотор уймарсан, уйлалсан тэгээд тийм байдалтай үхсэн одоо цогцсны өмнө уймарсан, уйлалсан, харамсан, гашуудсан тийм амьдралаар л амьдрах болдог. Бидний Есүс хүнд хандан хэлэхдээ та нар нүдэрээ харж байгаа олж үнэндээ сохор байна, сохор юм гэсэн. Өнөөдөр та бүхэн 양심이 자꾸 호소하게 만드는 이걸 사로잡아 그리스도의 몸을 복종시키고 오늘 그리스도를 믿는 믿음을 갖게 돼요. 여러분 눈이 거듭나 그분을 볼 수 있어요. өнөөдөр бид үнэхээр итгэл дотор Христийг харах юм бол дахин төрөлтийн хүч чадал хамт байх хийгээд бид харж байгаа хэрнээ сохор нэгэн биш харин сүнслэг байдал дээр хараатай нэгэн болоод үнэхээр гараа хөдлөн үйлдэл гарган миний гарыг барьдаг Есүс Христийг олж харахтун. Би чихмэн дүлийн нэгэн биш харин Есүс Христийн дуу хоолойг сонсож чаддаг. Тийхүү итгэдэг, гагцгүй зөвхөн итгээд босоод алхдаг нэгэн болохтун. 41-р эшлэлийг харцгаая. Марк номын 5:41. Хүүхдийн гараас барьж тэр түнд талита кум орчуулбал бос бяцхан охин минь би чамд хэлж байна гэж хэлв. 지금 살아서 행복하시는 분이
Үргэлж хизээд бидний гараас барьдаг Бурханд өнөөдөр итгэх тун. 그래서 오늘 41절을 명확하게 나의 손으로 붙잡고 오늘부터 생명의 주관자 41-р ишлэлийг өнөөдөр тас сураад өвхөл хийгээ дамлалтыг барьдаг эзэн тэгээ босоо далах гэж хэлсэн байгаа тэр бурхан одоо надтай хамт байна. Христ Есүсийн дотор байгаа амийн болон ариун сүнсний хууль нь үхлийн болон амийн болон үхлийн хуулиас биднийг чөлөөлсөн. 창세기 3장 15절 우리의 구주 우리의 하나님 우리의 절대자 그리스도는 믿음의 중요성을 원하십니다. Тэгээ бидний бурхан биднээс итгэлийн минь чухал байдлыг хүсэн шаарддаг. Итгэл чинь чамайг авралаа. Итгэлийн чухал байдал. Итгэл чинь чамайг авралаа. Амар тайван яв. Өвчнөөсөө эдгэрч ангижрах тун. Ийм бидний бурхан миний мөнхийн амийн эзэн ингэж оршин байтал бид итгэлээрээ амьдрч чадахгүй гэвэл тэ үнэхээр сатааны толгойг гიშгэж Христийн дотор хаанчилдаг нэгэн болоосаа гэж өрөөж байна. Эхлэл 3:15 дамлагдсан байгаа бурхан үргэлж бидэнд ойрхон үгээ айлтдаг. 내가 너를 위하여 갈보리산에서 피같이 죽으라 내가 너를 사망에서 생명으로 옮겼으니 너는 소망을 Би чамаа үхлээс амьдлуур шилжүүлсэн тул битгий итгэл найдвараа алдаарай. 사망과 절망의 늪 속에서 허우적대도 주는 Бид үхлийнхаа дотор аруулцаж байсан нөхцөл байдалтай байлаач эзэн бол Христ амьд оршиж бурхны хүн мөн гэдэгт итгэх тэрхүү итгэл таны амнаас тунхаглагдаж байгаа л бол би чиний гараас барих болно гэсэн. 창세기 3장 사탄에 의하여 원죄에 빠진 하나님의 형상으로 지음을 받은 Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн ч гим нүгэл дотор сатааны урагшлаханд орсон байгаа бидний сул дорой байдалд бурхан туслаж бидний нурсан байгаа хэсгийг дахин босгодог тэр бурхан бол бидний бурхан Есүс Христ юм. Та хажуудаа хүний гарнаас нэг барих уу? Амьд оршигч Есүс Христ бидний мөнхийн аврагч бурхан тэ бидний талаарх хайрыг өвөртлөн байна. Та бол таны хувьд шинэ эхлэл боломжтой. Ирөөё. Хайртай шүү. Хамт залбирцгаая. Талита кум бүэ гагцхүү итэг гэж хэлсэн Бурхны дуу хоолойг сонсох эрүүлийг өгсөнд танд талархъя. Бидний итгэдэг итгэлийн дараа бий болох зүйлсүүдийг бид урьдчилан харах
тэр боломжийг олгосон Бурхан танд талархая. Сатаанд баригдаж бүхэл амьдралынхаа туршид өөрийгөө буруутгах байдал эсвэл гэм нүглийнхээ үйлдэл дотор мэс чанартай хуурагдан амьдрахаар биднийг хуурдаг сатааны урхинаас сугаран гарах Есүс Христ хийгээд амлалтын үгэнд итгэх Христийн өдрийг өгсөн Бурхан танд үнэхээр талархаж байна. Одоо Бурханы гурлаар оршигч Бурханы болох Есүс Христийн хүч чадлыг үргэлж бид итгэл дотроо хүлээн авч хэрэглэх үсээр таны өрөөл бидний дээр байх болтугай. Бурханы ариун сүнс Есүс Христийн нэрийг дооглон давхархалгүйгээр Бурханы хүч чадлыг Есүс Христийн нэрээр дамжуулан өөрийнхөө биед хүлээж аваад бүхий л асуудлуудаа шийдвэрлэх боломжтой. Тэр Есүс Христийн нэрийг би хэрэгэлдэг байхаар та удирдах болтугай. Үргэлж ямар нөхцөл байдал донд байсан ч Бурханы хүүхдийнхээ байр суурь болон эрх байдлыг эрх мэдлийн дотор Бурханыг баярлуулдаг амьдралаар өдөр бүр бидний итгэлийг бид итгэл дотор Бурханд алдрыг өргөх өрөөлийг өгөх болтугай. Бурханыг үргэлж баярлуулдаг зүйлс юу вэ гэдгийг сайн дураараа олж илрүүлэн сүнслэг байдлын сүнслэг тэмцлийн дайчин байхаар удирдах болтугай. Бидний гарнаас барин талита кум гэдэг үгийг надад хэлж бас намайг хоололдог. Бурханыг мэдрэхгүй байхаар сүнсийг минь барьж байгаа харанхуйн хүч чадал Есүс Христийн нэрээр хүлэгдэн итгэл дотор минь суйрлуулагдсан итгэлийн өдөр болох болтугай. Надад талита кум хэмээн айлцсан байгаа Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.